Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Хараа алдан мэнэрэн цайрах дуу дэлстийн торгон дэвсэг бараагийн хараад сэтгэл догтлом дүнхэр сэврэн ноён оргил үлгэр домог төлөвчлдөх үлэмжийн төгөлдөр говийн байгаль үеийн үед эзэн нь болсон үнэхэрийн баян тансаг орон тийм ээ. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн малчид уулж байна уралдаанд Цэнгэнд нэвтрүүлгийн баг зөвхөн Улаанбаатар хотноо гихгүйгээр 21 аймагтан энэхүү уралдаан төслийн ажлан эхлүүлж Баян Үлгийн аймагт амжилттай зохион байгуулж өнөөдөр ажилсаг төмний үлгий авиасны бахархал өнөөдөр Монголын өөрийн хөрсөнд орох баялгаараа тэтгэж байдаг эх орны минь хөгжлийн түүчээ болсон өмнгийн цэнгэр говьд хүрэлцэн ирээд байна. Ингээд малчид дуулж байна, өмнө говьчууд дуулж байна, уралдаан цэнгэнд нэвтрүүлэг инхүү нээж байна, угтан авцгаана уу. Өнөөдөр инхүү уралдаан цэнгэнд нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар, мөн ерөнхий ивент итгэгчээр Капитрон банк, мөн ивент итгэгчээр өнөөдөр өмнгийн цэнгэр говьдон үйлдвэрлэн явуулж өнөөдөр бизнесээ эрхэлж байгаа эрхэм хүндэт компаниуд оролцож байгаа. Тэдгээрийн нэрийг дурдвал Хасуудбат компани, Solid Partners Group компани, Далан булаг компаниуд оролцож байгаамаа. Өнөөдрийн энэхүү уралдаан цэнгэнд өмнө говьчууд дуулж байна. Цэнгэнд нэвтрүүлгийн шүүн явуулах эрхэм шүүгчдэн тавхныхэн өмнөрж хүндэтгэлийн суудалд өрн залъя. Монгол төмнийгэн цэл сайхан хоолоогорон уяраач авиас билгэн төрдөн өндлүүлж ардын жүжигчин хэмээх эрхэм цолоо хүртсэн Монгол улсын ардын жүжигчин дуучин Самягийн ган зургийг эрхэм тавхныхэн өрн залж байна угтан авцгаана уу. Монгол улсын ардын жүжигчин Самягийн ган зураг таныг шүүгчийн суудалдан суухыг урьж байна. Өмнгийн цэнгэр говь бол алдартан авиатнуудын өлгий сайхан нутаг билээ. Өмнгийн цэнгэр говьоос төрөн гарсан олон ардын авиастан ардын жүжигчид, мэрэгжлийн дуучид эдгээрийн түүчээ болон гарч ирж өнөөдөр төрдөн үлж Монгол улсын авиат хэмээх эрхэм цолыг хүртэж өнөөдөр өмнгийн цэнгэр говьынхон энэхүү хөгжим драмын театрыг удирдан олон уран бүтээлчдийг энэхүү өмнгийн говьоос дөрвөлн гаргахыг хүсэж хувь нэмрэн оруулж байгаа Монгол улсын авиат жүжигчин Төмрийн Бат сайхан таныг өрн залж байна. Эрхэм таныг шүүгчдийн хүндэтгэлийн суудалд суухыг урьж байна. Дараагийн эрхэм шүүгч бол өнөөдрийн энэхүү эрхэм хоёр эрэгтэй шүүгчийн дунд ялгаран сууд мэт гэлзэх уянгадаг сайхан хоолоогорон үзэгч төмрэн уяраадаг цоглог дайчин бүсгүй Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Аваа сүрэнгийн эрдэнэ тунгалаг таныг урьж байна. Таныг шүүгчдийн эрхэм суудалд довтлон суухыг урьж байна. Өнөөдрийн энэхүү уралдаан цэнгэнд өмнө говьчууд дуулж байна. Энэхүү уралдааны маань ерөнхий ивент итгэгчээр Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар оролцож байгаа. Ингээд өнөөдрийн энэхүү уралдаан цэнгэнд нэвтрүүлгийг албан ёсоор нээж өгөх гэнэ хэмээн Өмнө Говь аймгийн засаг дарга Насан буянгийн энх бат таныг тайснаа урьж байна. Угтан авцгаана уу. Ерөнхий ивент итгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. За энэхүү сайхан шоу нэвтрүүлгийн оноос Монгол улсын ардын жүжигчин ган зөрөг, за Монгол улсын авиат жүжигчин Өмнө Говь аймгийн хөгжим жүжигийн театрын дарга Бат сайхан, за соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ тунгалаг нар маань одоо шудраг сайхан шүүн тунгаана гэдэгт одоо итгэж байна. Тэгээд шүүгчдээр оролцож байгаа та бүхэндээ бас Өмнө Говьчуудынхаа нэрийн өмнөөс баярлж байгаагаа илэрхийлье. Малчид дуулжаан шоу нэвтрүүлэгтээ идэвхтэй сайхан оролцож байгаа малчидаа баярлалаа. Сум сумынхаа малчдыг дэмжиж оролцож байгаа сумын удирдлагууд, засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлынхандаа бас баярлж байгаагаа хэлье. Өмнө Говьт болж байгаа шоу нэвтрүүлэгтээ одоо төрүүлсэн дуучин малчиндаа бол ингээд зөөврийн орон сууцыг гардуулна. За хоёрт орсон
дуучин малчиндаа бол хамгийн сүүлийн үеийн одоо яв мотоцикл гардуулахаар бид нэр ярилцж байна. За 3-т орсон дун сайхан иж бүрэн Монгол эмээл гардуулахаар бид ингээд ярилцж байгаа. Тэгээд эндээс шалгарсан 5 хүн маань одоо машины шагналтай улсын хэмжээнд болдог малчид дуулжин шоунд бас амжилттай оролцохыг хүсье. Тэгээд өмнө говийн нийт ард иргэд маань малчтаа сайхан дэмжиж, балиашигдах, дэмжлэг үзүүлэх, зам аж ахуйн нэгжүүдийнхаа сурчлагааг бас сайхан энэ малчин телевизээрээ дамжуулж одоо хийх юм өргөн боломж олдож байгаа. Тэгээд малчин телевизийн хамт олонд бас Өмнө Говь аймагт зохион байгуулж байгаад их баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд хамтарч ажиллахдаа таатай болноо. Малчид дуулж байна, өмнө говьчууд дуулж байна шоу нэвтрүүлгийг нээснийг мэдэгдъя. Бүгдээр нь амжилт хүсье. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Өмнөний цэнгэр говьчууд бол алдартай гавьяатнуудын өлгий, ажилсаг төмний өлгий билээ. Ингээд эзнийхээ ширхэг бүрд нуугдсан, заг тойрон шугуудаа нуугдсан, хясаанд нуугдсан сууд мэдэрдэн авьяаслаг малчтаан тодруулах уралдаан цэнгэр нэвтрүүлгийн маань эхний оролцогчийг та бүхнийхээ өмнө өргөд бэлэн боллоо. Өнөөдрийн өмнө говьчууд уулж байна энэ уралдааны маань салхийг хагалж одоо номер 1 гарах гэж шүү дээ. Сэтгэлийн өндөр байгаа. Тэгэлгүй яах вэ? Сэтгэл хөдлөлийн өндөр байна. Энд малчид дуулж байна зохион юунд хүрэлцэн ирсэн та бүгдтэй маш их баярлж байна. Хоёр сайхан хөгжимчтэйгээ ирсэн би. Ардынхаа хөгжимтэйгээ дуулнаа. Тэгвэл одоо батаараа тэнцэх нь ойлгомжтой гэж бодож байна. Тэр ерөөл бат орчих болтугай. За амжилт гараа зөгчье. Өмнө Говь аймгийн Баян далай сумаас оролцогч ургамлын бурмаа эгч маань алдарт ардын дуу Сэлэн бөөр хэмээх дууг хуучир хөгжимчин 50 жаргал баян хуур хөгжмөөр жамин дөрж нар хоршин та бүхэндээ өргөн барих гэж байна. Ингээд уралдааны сэтгийг хагалагч Баян далай сумаас оролцогч ургамлын бурмаа эгчийг урьж байна. Мандатагартага нарами нагур манна чугы томутага байнако маннатай дисидэн бори маргашинуду мартутнагэндэко ургатагартага нарами нагур Nako, Urutana, Sitane Bori, Urga Hanar, Martu, Zunagendeko. Arastayhan tergenne aydi khatunda tanqan shantu shireni matunda amara gajada khanasi dinge bari auna geji tutut samwi yauda da ho amara gajada khanasi dinge bari Aunage jitut tasumwi yaudada ho. За тэгээд шүүгчдийн сэтгэлийг сонсон Монгол улсын ардын жижигчин ган зэрэг та сэтгэлээ ярина уу да ингээд уралдаан шоуны салхийг хагалж оролцсон бурмаа танд бас баяр хүргэе. Ер нь бол одоо манай хөдөөний ард түмэн бүгдээрээ сайхан дуучин улсууд байдаг. Тэгээд тэрний нэг одоо яг л одоо энэ байгаль дэлхийд энэ сайхан тал говь нутагтаа өөрийнхөө одоо төрмөл энэ сайхан хоолоогоор ингэж дуулж хуурдаж малынхаа бэлчээрт морин дээрээ тэмээн дээрээ тийм ээ ингэж явсан одоо ийм хүн байна. Одоо сүүлийн хэдэн жилийн одоо аймгийн төв рүү орж ирснээс хойш л ер нь дуулж байгаа юм байна. Өмнө бол одоо хөдөө бол зөндөө дуулж исэн гэдэг нь тодорхой л байна л да сайхан. Тэгээд дуулж исэн. Тий.
Тэгээд одоо анхны салхийг хагалсан угаасаа туршлагатай хүнээр би бас энэ салхи хагарлаа гэж ингэж ойлгож байна. За танд баярлалаа. За баярлалаа. За шүүгч Батцайхны сэтгэлийг сонсъё. Өнөөдрийн малчид дуулж байна. Одоо шоу нэвтрүүлгийг одоо салхийг хагалж оролцсон танд их баярлалаа. Тэгээд одоо яг одоо өөрийнхөө одоо амьдаар гэж ярьдаг бид нар те. Одоо амьдаараа тэгээд хоёр одоо үндэсний хөгжимтэй. За Баян хуур хөгжим бол мэдээж одоо бас тоглож байгаа хүмүүс маш их ховордож байгаа учраас би Баян хуур хөгжмийг гараад ирэхээр маш их баярлалаа. Баярлж байлаа. Тэгээ хоёр хөгжимчөндөө бас би баяр хүргэе гэж бодож байна. За тэгээд за Бурмаа агчтай маш их баярлалаа. Тэгээ манай Баяндлаа сумынхан бол бас дууч юм сайхаар түмэн. Тэгээд танд болон одоо таны цаашдын одоо энэ уралдаан тэмцээнд амжилт хүсье. Бас миний хувьд бол их давгүй өөрийнхөө айтайхан дуулжлаа гэж бодож байна. Баярлалаа. За Эрдэнэ гулаг шивчээсээ сэтгэлийг сонсъё. За юуны өмнө одоо энэ аймгийнхаа малчид дуулж байгаа уралдааны салхийг хагалж гарч ирсэн манай Увс аймгийн Тэс сумын Бурмаа дуучинтай Амьда Бурмаа агчтай бас тусгайлан баяр хүргэе. За баярлалаа. За одоо бид нар чи ингэдэг байхгүй соёл урлагийн их сургуульд ингээд орохоор нэг вокал гэдэг нэг юм тавиулцдаг. Нөгөө ийм одоо ийм амны хайрцагтай болчдөг байхгүй юу? Тэр яг ганц зураг ахын одоо ардын жүжигчин шиг эсэн шиг үнэхэрийн одоо яг л малчид дуулж байна гэдэг тэр задгай төрмөл хоолоогоороо гайхалтай сайхан дуулсан танд тусгаалan баяр хүргэе. За баярлалаа. Тэр тэнцлээ барьлаа гэдэг нь чи ах үнхэд баяр хүргэсэнд л би хачиг их баярлж байгаа байхгүй юу. Хамгийн надад бол алга ташилт тэр баярлалаа гэдэг үг хоёр чинь миний шагнал болж байгаа юм чинь байхгүй юу. Тэрэндээ л баярлж байна. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Манай их явуулаад чи дуулын чи эрдэнэ ороод үзэхгүй юу гэж нөгөө орсон байгаа. Одоо энэ малгай дээл манай ээжээр уран гэж гисэн байгаа. Дараагийн оролцогч манай Булган сумаас оролцогч залуу дуучин байна. Ингээд Лодон Шарвын үг, урлагийн гойцолтын алтан уягийн хөгжим, Монгол бүсгийн үсгэлэн гоо хэмээх сайхан дуу өргөн барихаар ган тогтхын баяр жавхлан хөрцөн ирээд байна. За баяр жавхлангаа хөрж байна. Яа, барилдуулж барилдчихмаар тийм ээ, уралдуулж уралдчихмаар сайхан залуу байна та. За амжилт хүсье. Учиртай төрөө
хөөрхөн болгоё. Задад очин баяр жавхлан сайхан дуусан. За сөвгчтэйгээ сэтгэлийг сонсъё. За манай баяр жавхлан бол одоо өстой жинхэнэ нэг сайхан хөдөөний морин дээрээ, тэмээн дээрээ тийм ээ. Мотоцикл дээрээ ч юм уу. Ер нь нэг сайхан задгаа давхиж явдсан шүү дээ тийм ээ. Задгаа давхиад нэг өөрийнхөө нэг сайхан задгаа дуулж явдаг. Яг л нэг тийм Монгол занз характерыг харуулж сайхан дууллаа. Баярлалаа. Дүүдээ амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ манай дуучид бас ер нь цаашдаа анхаараарай оролцож байгаа оролцогчид маань одоо ингээд сая Монгол Өсгөө үзэсгэлэн гоо гэдэг энэ сайхан дууг манай баяр жавхлан дууллаа. Тэгээ ерөнхийдөө нөгөө одоо дууны одоо хөнжээ ритм нь айгүй гоё тийм цоглог одоо панограм ч юм бол айгүй гоё цоглог панограм байж тээ. Тэн дээрээ чи өөрөө бас гоё ингээд түрүү ингээд толгой молгоогоо ингээд хөөрхөн донжихнолаа тэгээ. Тэгээ эннийхээ манай ер нь оролцогчид энийг бас сайн анхаараарай дэр. Одоо манай дуучдыг тав хүн мэдж байгаа шүү. Одоо төр мандах байна. За манай театрын дуучин байсан Цэрэ очир энэ төр дуулахаараа айгүй гоё ингээд одоо морины дуу дуулахаараа ч юм уу тэмээний дуу дуулахаараа өөрөө бараг ингээд нөгөө моришгээ тэмээшгээ давхчих гээд байгаа юм шиг өөрөө бараг ингээд гүөх гээд уралдах гээд байгаа юм шиг тэгээд гоё уулзаж хөгжиж дуулдаг шүү дээ тий. Тэрийг бас гоё харуулаад дуулаарай. Тэгээ баяр хүргэе баярлалаа. Баярлалаа. Энэ баяр жавхлан чи суманда би даасан тоглолт хийж исэн үү? Үгүй ээ. Хийж исэн л байна да. Анх удаа л тайзан дээр гарч үзэж байна. Тийм үү? Тий. Чи тэгтээ юу яасан уу? Хоолой чинь жоохон сөөцсөн байх юм. Хүүтэн юм уусан уу? Магадгүй баха. Чи юу доод өнгө ер нь бүх өнгө чинь яг миний хоолой шиг саарлчих. Хүүтэн юм уусан байна. Хоолой чинь хоёр ийм сивасгүй юу хоёр хөвчтэй штэ. Тэр ингээд дуулаад ахаар халждаг байхгүй юу? Одоо машины мотор шиг. Тэгээ халдсан тэр моторн дээр хүүтэн юм уухаар сиваск ингээд царигчдаг байхгүй ингээд хөвлөцчдөг байхгүй юу? Тэгээд ер нь хожим уралдаанд орвол дандаа бүлээн юм ууж байгаараа заа ёо. За ойлголоо. За баяр хүргэе. Баярлаа. За баярлалаа ингээд баяр жавхлан амжилт хүсье. Яг өөрийнхөө бас тодорхой хэмжээнд бол ер нь сандрал байсан. Гэхдээ тэрийг аль болох жоохон тарахыг хичээсэн, тайвшруулсан. Тэгээ амжилтанд оролцсон баяртай. Энэхүү дуу маань бас өөрөө хутгууч иртэй дуу. Эмэгтэй хүний бас сайн сайхны төлөө харуулсан Монгол бүсгүй хүн гэдэг бол бас үнэхээр цэвэр чимтгий Монгол сайхан зантай тийм байдаг. Тэгээ би бас одоогоор нэг охинтой бас харьцаж байгаа. Тэргүй охиндоо зориулаад дуулсан байгаа. Энэхүү тэмцээн бол яг өөрийгөө бас нэг тодорхой хэмжээнд нээсэн, тэгээ бас ард түмэндээ хүргэсэн, нутгийн зан олондоо бас сайн сайхан дуулсан тийм сайхан болсон байгаа. Ерөнхий ивент гэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Сумаас орцогч Галсангийн оюумаа таныг үрж байна. За алга дашаад өгтаад авцгаас өмөрөө. Тэгээ бас манай энэ уралдаанд орцож байгаа нь олон жил уралдсан хүмүүс бол анх удаа орж ийн энэ гэдэг бас нэг шүүхтээс хүндэг авдаг юм тийм байдаг. Тэгээд оюумаа маань ер нь хэдэн жил уралдаж байна? Анх удаа гантай. Тэр хараа яг анх удаа гэдэг байхгүй юу? За ер нь сумынхаа соёлын төвд сумын оймод бол одоо дуулчин үү ер нь? Бараггүй дээ. Үгүй юу? Тэгээ ер нь би энэ уралдаанд орвол би ер нь дээш явандаа гэж ямар сэтгэл төрөв хэн дэмжив ер нь? Үгүй би өөрөө дуулах сонирхолтой болохтай зэрэг яхав энэ орон нутагт болж байгаа болохтай зэрэг бас нэг өөрийгөө нэг дуулж чаддсан байх уу чаддгүй юм байх уу гэж нэг өөрийгөө сорил гэж бодож авсан. Яг одоо сая маань оюумаа маань хэллээ. Орон нутагт болж байгаагийн онцлог энэ. Ийм учраас Монголын үндэсний малчин телевизийнхэн маань хүн болгон тийм үү. Сумаас аймаг, Баригадаас сум, Сумаас аймаг аймагаас Улаанбаатар руу явах тэр болгон зав чөлөө малчин дүмд хэцүү байдаг учраас орон нутагт болж байгаа тэмцээнд нэг ороод үзье гэсэн юм ээ тийм ээ. За зөвөр оюумаа амжилт хүсье. Оюумаа маань
Чимийн битгий мартаараа нөгөө зориг агсны дуулсан мөн үү? За ингээд таны амжилт хүсье. За баярлалаа. За оюумадаа бас баяр хүргэе. Тэгээд бас ер нь бол одоо нэг хөдөө найран дээр энд бол аргагүй л нөгөө нэг анх оролцож байгаа анх бас тайзан дээр гарч микрофон барьж үзэн энэ техниктэй харьцаж сурна гэдэг бол бас том сургууль л да. Тэгэхээр энэтэйгээ ерөөсөө нэг зууралдаад л энэтэйгээ ингээ ноцолтоо яг өөрөө чинь нөгөө нэг жинхэнэ гоё дуулалт нь хаяа нэг цухалзаад л тэгэл байгаад байна л да. Зүүнээс хөгжимгүй микрофонгүйгээр одоо нэг тийм ээ нэг хөдөө гэртээ нэг найран дээр нэг сайхан 2 өрөмг шими юмны ард дээр улуулзаад тэ сайхан дуулахаар юм байна. Тий. Үнэхээр тийм өөр ингэсэн өвөрмөц өнгөтэй, тембертэй бас тийм хөөрхөн нуглаа юм донж юмнуудыг бас өөрийнхоороо бас хийх гээд ингээд байгаа байхгүй. Тэгээд даанч нөгөө энэ олонний өмнө гарч тайзан дээр гарч микрофон панограмтай харьцаж сурна энэ дээр жоохон алдаатай байна. Түүнээс бас сайхан үнэхээр л нэг сайхан хоолой тембер байна шүү. Баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа.
эхлээд дуулсан өөрийн чинь буруу биш юм байна уу? Хөгжмөний буруу юм байна. Сандраад байсан яг тэг. Би үрдэл гайхаад ч тийм ямар амар хурдан. Өөрийн чинь буруу бол биш байсан юм байна тий. За сая ганц зэрэг шүүгч маань хэрлээ. Ер нь бол би бас анзаараад байсан өөр ч бол айгүй гоё тийм темэр байна. Гэхдээ жоохон сандраад байна. Нөгөө эхлээд нэг жоохон сандраад нөгөө хөгжмөнтэйгөө ойлголцоогүй яатсан учраас жоохон сандарчих шиг боллоо. Тэгээ сая сүүлийнхээ яг хөгжмөө тавиад хоёр дахь дээр бол айгүй айтайхан дуулчлаа гэж бодож байна. Тэгээд нэгдүгürt их сандрал байна. За хоёрдугаарт нэг жоохон үдцэн бэлдсэн байсан бол ер нь бол айтайхан явчихаар л тэгж сонсогдлоо. Баяр хүргэе. За баярлалаа. За. Хөрмөн сумаас ирсэн тий? Тий. Хинтээ ирсэн бэ гэрээсээ? Ганцаараа. Хань гэртээ үлдсэн үү? Тий, малаан төлөвлөлээд үлдсэн. Хэдэн хүүхэдтэй вэ? 3. 3 хүүхэдтэй. 3 хүүхэд нь хүү охин. Нэг охин гадаадад 2 хүү маань хөдөө малчаа. За. Хантайгаа хандлаад хэдэн жил болж байгаа вэ? 36 жил болж байна. 36 ямар гоё юм бэ? За, энэ дууг хэн зориулж дуулсан бэ? Зохиож байна. Сая хэн зориулж дуулав? Хандаал зориулна да. Ерөөсөө хань мэдрэгдсэнгүүд ээ надад. За, надад бол үнэхээр гоё санагдлаа. Ягаад тэгэхээр үнэхээр сая бас ганцраг хэлж байгаа шиг үнэхээр л заавал мэрэгжлийн дуучин одоо шиг дуулах албагүй. Үнэхээр малчид дуулж байна гэдэг мэдрэмжээр дуулсан учраас танд бас баяр хүргэе. Дуучдад бол нэг юм байдгийг. Хүн зөвхөн хоолоогоороо дуулдаг, толгоогоороо дуулдаг байхгүй юу? Хоолоогоороо огтуулдаг. Дуу дуулахад маш их анхаарал шаарддаг буюу ритмийн хэмжээг авдаг байхгүй юу? Тэгэхээр одоо яг мэрэгжлийн дуучин биш болохоор тэр шаардлагыг тань тавихад бас хэцүү байна л да. Тэгээд надад бол маш их таалагдлаа. Энд чинь одоо дэндвийн бүр гэж хүний агуу одоо ардын уран зохиолчийн шүлэг Дарамза гэдэг хүний одоо аялгуу шүү дээ. Тэгээд маш сайхан дуулсандаас баяр хүргэе. Манай гэрэл бүлийн дэмжиж штэ одоо битэр чинь хоёулах наа малаан төллүүлээд нэг дүүгийн хүүхэд ирчихсэн. Тэгээд битэр малаан төллүүлээд байж өөрөө тэр юунд оролцоод иргээ явуулсан. Залуухосыг өрнг дуудсан замнах замыг заажогсон их сургаалцэг 요호로테 엘테 사항오르고와나 дараагийн шатанд алж бараг тэнцэн гэж байхгүй хаа гэж бодож штэ нэр бараг сая бол багтлна гэхээр багтлцсан. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Матамдэрчи Наранбаяр Хамбогд сумаас оролцогч Тэшинхэн Жонжин хэмээх сайхан дууга дуулах нэ. За ингээд та бүхнийхөө Наранбаярыг урьж байна. 보도로 주게 어쩌러선 어떤 놈나 어쩌러서 잠다 세계 날따라와 대신 큰 전쟁 대신 큰 전쟁 대신 큰 전조지요 나비
хүн шиг амгалангээд нугийн цэцэг шиг ариунгээд нутгийн одон ойлтын ухмаас нууцсан сэтгэлэг чамдан өргөв дэшинхэн жонжин дэшинхэн жонжин дэшинхэн жонжуулж явна би дэшинхэн жонжин дэшинхэн жонжин дэшинхэн жонжуулж явна би За баяр хүргэе. Үнэхээр гайхалтай. За манай Наран Баяргүйгээр бол сумын ойн концерт болдгоо юм байна. Наран Баяргүйгээр бол найр наадам болдгоо юм байна уу? Хам богдо тийм үү? болно. Болдгоо гинэ. За шүүгчдийн сэтгэл. Хам богдоос оролцож байгаа гэсэн те. Аргагүй одоо тэмээний нутаг, аргагүй тэр яста галбын говийн хөрөн тэмээг одоо хариулж явсан хүн байх. Тэгээд сая Булган Эрдэнэ хөтлөгчийн ярьснаар нэрэл сумдаа бас олон юмд ордог байлгүй дээ. Тэм шинж хас байна. Өмнө малчин дуулжуун тэмцээнд оролцож ирсэн үү? Оролцож байгаагүй. Тийм үү. Зав багтаа юу? Тэгээ зав болохгүй. За. Бас ер нь нэг жоохон л засвар хийчих юм бол тун аятайхан дуулж байна. Энд дээр бол одоо би нэг бүх дуучидаа ерөнхийдөө оролцож байгаа бүх оролцогчдоо хэлэхэд заавал мэрэгжлийн чих юм байхгүй, одоо малчин чих юм байхгүй, жолооч чих юм байхгүй. Ер нь дуу дуулна гэдгийг хүн заавал өөрөө зүрх сэтгэлээсээ гарч идэг. Тэгэхээр энэ бол одоо заавал мэрэгжлийн дуучин л гой зүрх сэтгэлээсээ дуулдаг, малчин хүн зүрх сэтгэлээсээ биш дуулдаг гэсэн юм байхгүй шүү дээ. Дуу дуулна гэдэг чинь өөрөө яг нөгөө сэтгэл зүрхнээс гарч байгаа их шиг аваа. Өөрийн илэрхийлэл байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр бол өөрөө их сайхан аятайхан бас яг л нэг дэшинхэн жанжаад бараг үзэж байгаа хүмүүс шүүж байгаа хүн хүртэл ингээд бас нэг суудал дээрээ бас нэг ингмээр болоод ингээд нэг сайхан аятайхан гой дуулж гин гэж байна. Энэ нэг зүгээр жоохон хэлэх юм бол нэг дээд өнгөн дээр одоо микрофоноо нэг жоохон зөөлөгч байд юм уу? Эсвэл бол микрофоноо холдуулж чадахгүй мэхэд өөрийнхөө хоолойг жоохон зөөлөх байд юм уу? Иймэрхүү нарийн жохоо юм байна. Түүнээс тун аятайхан дууллаа гэж бодчих шүү. Баярлалаа. Баяр хүргэе. За баярлалаа. За баяр хүргэе Наран баяраа. Юу За баярлалаа. ер нь бол өдөө бол тэгэл энэ тэнд найр одоо сумын арга хэмжээнд дээр бол дуулаас орцсон юм байна. Дөө олон ч дуулсан юм шиг харагдаж байна. Тэ баяр хүргэе. Тэгээд нэг юу яах юм нэг жоохон өнгө алдах гэдэг. Тэрийгээ сайн анхаар заа. Ер нь бол дуулалт энэ төр бол дайжгүй боломжтой аятайхан дуулчлаа гэж бодож байна. Тэр өнгө алдах гэдэг байгаа тэрийг нэг жоохон анзаараад мэдээд сурчвал бас цаашдаа бас хэрэгтэй байх гэж бодож байна. Баяр хүргэе. За баярлалаа. За сая ганцар шүүгчий хэлсэн шиг дуу дуулна гэхээр заавал нэг төсөөлийн орон зайд очдөг л доо. Тэгээд сая хинлүү тишээд явчихв. Хайлуугаал тийшлээ. Сүүлийн бадаг дээр л тишлээ дээ. Өмнөх хоёр дээр тишсэнгүү дээ. Өмнөх одоо хоёр бадган дээр. Тэгэд миний хувьд анзаархад юу яач вэ? Арай өөрийнхөө дуулдгаас жоохон дутуу дуулчих уу? Чи нилээн бие бариад ах юм? Нилээн айцтай гарч ирлээ. Нилээн бие барьж. Тэгсэн үү? Тэгсэн. Харин тий хашин мөр шиг хамаг булчинчнэл чангарцсан зогсож байна. За баяр хүргэе. За баярлалаа. Баярлалаа. Нар баяртан амжилт хүсье. За үнэхээр сайхан дуулсан. Гэхдээ мэдээж одоо өөгүй сайхан дуулна гэж мэдээж байхгүй. Шүүгчнэр маань өөр өөрсдийнхөө үнэлгээг өглөө. За гарахаас өмнө бас өөрхөн сандралтай байсан. Маш их сандард юм байна. Янкудаа л оролцож байна. За ер нь дундуур нь л явж шиг байна. Сандрал бас нэлээд байлаа. Тэгээд урьдчилан сайхан үзүүлэг гараад ирлээ. Мэдээж одоо шүүгчнэрийнхаа тэр хэлсэн болгоныг дараагийн шатанд оруул хичээгээд илүү их амжилтыг гаргана л гэж бодож байна. Ээж аав хоёр маань дэмждэг, хайртай хань маань маш их дэмждэг. Тэгээд энэнд явж оролцоо гэдэг саналд анимал гаргасан да. За мэдээж одоо өмнө аймаг гэхлээр л хамгийн түрүүнд одоо тэмээл төсөөлөгдөн тий.
Тийм учраас одоо галбын говийн ганга улаан тэмээ тэгээд одоо хамбогдын дэмчгийн хийд баяжхи агвы тэгээд хамбог тайрах ингээл маш олон үзэсгэлэн газруудтай. Би тэмээчин сумын дэргүү яач тэмээ үйдэг юм бамаа. Уралдаан зэрэг өмнө говьчууд дуулж байна. Уралдаан маань амжилттай үргэлж ирж байна. Тэгэхээр өнөөдөр манай энэхүү уралдаандныг ерөнхий ивент тэтгэгчээр Өмнөг аймгийн засаг даргын тамгын газар, Капитрон банк, за ивент тэтгэгчээр Хасууд бат компани, Solid Partners Group компани, Галан булаг компани оролцож байгаа. Энэ удаад би та бүхэндээ бас Solid Partners-ийг зөв тавьчихсан танилцуулаа. Solid Partners маань бол одоо арьсан эдэлээр анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсан. За энэ брошюр та бүхэнд очиж байгаа. За тэгээд 3 ажилтнаа эхэлж ирсэн бол одоо олон 10 ажилтнтай том компани болсон. Хамгийн гол онцлог зүйл гэх юм бол Хасууд бат компанийн маань эх орны түүхийд арьс ширээр дэлхийн стандартад нийцсэн ажлын байдлыг үйлдвэрлэдэг юм сайхан хамт олон өнөөдрийн уралдаан тэмцээнд өмнө 30 дуулж байгаа уралдаанд оролцогч бүртээ энэ хүүгээ бэлэг болгон гадаалж байгаа шүү. Ингээд Хасууд бат компанийхандаа баярлалаа. Энэ дүрцэн ирсэн оролцогч үзэгчид дэмжлэгийн өмнөөс ажлын хэмжээ сайн сайхан бүгний хүсэн өрөөё. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө говь аймгийн засаг даргын тамгын газар. Түрүү би бэлтгэл хийж байгаагийн сонссон. Үнэхээр ястаа нэг талын бүсгүй ингэж л дуулдаг байх юм байна. Нэг бүсгүй цангинуулж байсан. Цэврээ сумаас оролцогч 4 хүүхдийн ээж 24 дахь цэгтэй мал мааж байгаа. Одонтой ээж байна. Зүтгэж босгосон бүхний нараа амьдралоор гэрэлтэж яснаа. Ингээ та бүхнийхээ өмнө Цэврээ сумаас оролцогч Саран цэцгийн буд жаргал маань Цэвэр Авдангийн аялгау Алтан түлхүүрийн шүдэг сайн яваа хүний хандуугаан дуулахаар хүрцэн ирж байна. Угтан авцгаана уу? Ямар гоё ийм палаттай юм бэ? Уралдаанд зөрүүж хийдгсэн үү? За өстө гоё харагдаж байна. За энэхүү ваа ялдардаг их одонгоо ингэртэй гялцаалцсан. За ингээд өстө энэ одон шиг энэхүү палат шиг гялцаад өгөөрэй. Баярлалаа.
За. Яста гэлзаад өглөө тийм ээ. Жоох сэтгэл хөдлөж өгөө юу? Урагшаа тавьчихлаа тийм ээ. За, шүүгчд. За. Үнэхээр одоо эхийн одоо ингэртэй гэлзүүлсэн. Яста цоглог үсгүй байх шүү. Маш их баярлалаа. За өөрөө ер нь бас имижийг ер нь манай Эрдэнэ тонголгыг харж имижийг бүрдүүлдэг болов гэж би бодлоо. Тэгээд дууг бол сонгож дуулах. За нэг хүнийг одоо бас нэг жоохон дагаж дуурайж дуулах, муулах энэ төр дээр бол манай Инкцул гавьятыг бас дуурайдаг юм шиг байна. Тийм үү? Яг үнэн үү? Багасаа ер нь Инкцул гавьят бүрнээ баяр тий. За тийм байна. Нэр үнэхээр гоё дуулж байна. Тэгэд эндээ зөвхөн ингэж дуулаад байд юм уу? Улсын уралдаанд оролцож байгаа юм явж байгаа тэгэхээр малынхан завсар зайгаар тэгэл. За. Тэр хөдөөний ажилчин бол одоо цаг нар байхгүй, цаг хугацаа байхгүй. Ер нь чөлөө халаа гэж юм ерөөсөө байдгүй ажил шүү дээ. Хагас үцэн амралт байхгүй. Тэ? Үнэхээр тэрний дундуур ингэж явж оролцож явна гэдэг бол бас чанга л да. Тэгэд одоо би өмнө нь одоо яг харж байгаагүй болохоор зэрэг тэр уралдаан дээр тэг дуулж исэн гэж хэлмээргүй байна. Түүнээс өмнө бол олон уралдаанд орсон шинж бол үнэхээр байна. Маш сайхан дууллаа. Маш их баярлалаа. Баяр хүргэе. За баяр хүргэе. Энэ хань ирсэн байгаа юм уу? Харин ийшээ хараалах шиг. За ямар ч хэлсэн ингээд эхнэрийг алдар тэхээ одон болгосон ханд нь баяр хүргэе гэж. За тэгээд мэдээж тэр сайхан өр хүүхдүүд нь бас ээжээрээ бахархаж байгаа бах. За би бас миний хэлэх гэж байсан ганц зэрэг шүүгч маань хэлчлээ. Ер нь яг хөө ингээд нэг хүний дууг ингээд байнга сонсоод нөгөө хүний одоо ингээд шүтээд ингээд тохор нөгөө дууных нь өнгө тембер юмд ингээд адилхан орох гэдэг байхгүй. Би анзаарч хахад яг тэр Инкцул гавьятын нэг жоохон тембер өөртөө ч орж ирж байна. Гэхдээ энэ нөх тийм одоо буруу юм биш өөрөө сурцсан юм чи одоо яах вэ? Тэр дууны төгсгөл рүү тийм ээ. Яг мөрийн төгсгөл рүү яг орж ирээд байгаа юм. Тий. Гэхдээ сайхан дууллаа, сайхан гэлэлцтэл одоо дуулчлаа баяр хүргэе гэж бодож байна. Маш их баярлалаа. За өөрөө бол одоо намайг би одоо намайг ингээд дуулахаар миний фэнүүд тэгдэг юм л таныг ингээд сонсохоор газраас нисэж байгаа юм шиг мэдрэмж авдаг гэдэг нөгөө дундаа автуулж ийн л та. Би өөрөө чинь дуунд бол ингээд автаад бүр уярдсан сууж ийн. Энэ ямар гоё үхтэй дуу вэ те? Ямар гоё үхтэй, ямар гоё аятай дуу вэ? Тэгээд энэ яг энэ нийгэмд бол үнэхээр одоо яг өнөөдрийн тухайд маш их тийм зөв мессеж болохоор гайхалтай сайхан үгтэй. Дууны сонголт гайхалтай байдаг шүү. Өөрийн чинь одоо хөглөж, өөрийн чинь ингэж одоо аз жаргалтай байлгаж байгаа гайхалтай сайхан хантай юм байна гэдгийг таны энэ дуунаас би мэдэрлээ. Тийм шүү, маш их баярлалаа. За тэгээд ер нь бол дуу дуулна гэдэг бол хүний дуу хоолой бол тэр хүний сэтгэлийн өнгийг илэрхийлж идэг. Тэгэхээр та бол өөрөө бас гайхалтай сайхан цагаан, цайлган, эрчтэй, хүчтэй, гайхалтай хүчтэй эмэгтэй байна гэж би бас танаар бахархаж байна. Маш их баярлалаа. Маш их аз жаргалтай амьдрдаг юм байна та. Тийм мэдрэмжийг би таны одоо дуунаас сонслоо. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Дууны сонголтууд ер нь би Инкцул гавьятыг сонсдог. Тэрийн дагуу би сонирхлынхаа дагуу Инкцул гавьятын дууг дуулаад тэгээд үнэхээр гоё байлаа. Өнөөдөр яаж хад гоё ханш нээсэн. Ястай гоё өдөр. Ястай аз жаргалтай би одоо. Би ер нь тайснаар гарахаараа нэг гоё ингээд мэрэгжлийн дуучин шиг сургуулийн төгсөөгүй л дээ. Тэгтээ мэрэгжлийн дуучин шиг өөрөөрөө бахархсан. Үнэхээр бахархлаа. Гоё байлаа. Манай өмнө говьч бас гоё дуутай. Содон гурамчлуу гэд бас гоё гурван харийнхаа тухай дуу бас бэлдэж байгаа бас. Тэгээд дээрэс нь би нөгөө ханаасаа зөвлөгөө аавна, хүүхдүүдээс зөвлөгөө аавна. Тэрнээ даваад би дуугаа сонгоно да. Би одоо төрүүлээл өөрийн гэсэн уран бүтээлтэй болох гэдэг би.
Одоо би олон за яг хөө тийм олон уралдаанд ороогүй ч гэсэн нөгөө малын чинь зай завсар хэцүү. Тэгэл тэрнийхээ завсраар уралдаан тэмцээнд ордог. Ер нь уралдаан тэмцээнд ороод ингээ олонний танил олонний танил болчих юм бол гоё. Өөрийн гэсэн уран бүтээл тавуулах гээд. Тийм л зорилго агуулж байна. Тайз гоё халуун байна, шүүгч нар гоё дулаахан байна. Тэгээд бусад оролцогчдоо та нар бүгдээрээ мундагууд энийг чинь харахад амархан л гэж байгаа болохоос яг энэ чинь зориглоод энэ тэмцээн уралдаанд орно гэдэг чинь маш том чадвар ахгүй юу. Тэгээд бусад оролцогчдоо томоос том амжилт хүсье. Уралдаан зингийн шоуд нэвтрүүлэг энэхүү тэмцээний маань энэхүү өмнөний цэнгэр говийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчид маань дэмжиж байгаа. Тэгэхээр Solid Partners Group компани ивент итгэж байгаа гэж та бүхэндээ хэлсэн. Тэгэхээр бол компани бол Монгол тэмээд төслийн хүрээнд байгуулагдсан Camwell брендийн энгийн сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь Өмнө Говь аймгийн Далан задаг сумд үйл ажиллагаагаа явуулж Camwell брэнд нь Монгол улстай анхдагч гэгдэж энгийн сайдын фермийг үүсэн байгуулсан юм аа. Ингээд мөн малчтаас тогтмол энгийн сүү хилээг авч бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэдэг ийм компани Solid Partners Group компанийхаа хамт олонд оролцогчдын өмнөөс дэмжигчдийн өмнөөс мөн нэвтрүүлгийн магийн өмнөөс баяртай талснаа илэрхийлж ажлын амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Ер нь яг эргэн тойрны хүмүүс нь яг энэ уралдаанд тэмцээнд орно гэсэн чи яаж хүлээж авсан бэ? Айгүй их төртөө болж авсан. Тэгээд ерөөсөө маань нөхөр аав ээж гэр бүлийнх айгүй их тэмцсэн. Ямар ч ороод үз амжилт гаргах нь хамаагүй мэржлийн хүмүүсээс зөвлөгөө аваад тэгээ ерөнхий ямар хуу байна да гэдгээ мэдээд аваад л гэсэн. Одоо энд 3 шүүгч байгаа шүү дээ. Ер нь 3 шүүгчийн зарим нь бол зөвлөгөөхгүй, зарим нь онцгойлон зөвлөгөө. Тэгэхээр хэний зөвлөгөөг илүү авмаар байна? Ерөнхийдөө бол гурвуулангийн. Гэхдээ бүр онцолж Эрдэнэ тоглогчийн зөвлөгөөг маш их хүлээж авах байх. Эрдэнэ тоглогч хоолойтой юу? Үгүй байхгүй мэдгүй. Доолох юм аа хараарай гэж. За тиймээ гэдэх. Ер нь ямар ч төрлийн дуулахыг хичээдэг. Ер нь аль талыг сонсдог гэх юм уу? За тайзан дээр гарахаас өмнө өөрийгөө зөргижүүлээд нэг өөртөө чаднаа гэд те. Ямар үг хэлмээр байна? Чи мундаг шүү те. Чаднаа. Чи үнэхээр яг зорьсон зорилготой хүрч чадах болохоор хичээгээр л гэж хэлье да. Өмнө Говь аймгийн Мандал сумын Мандал овоо сумаас оролцогч Мөнхөөгийн Батчулуун Чагнаадаржин үг Найтан живийн айлгуу эрт үрдийн домог дуугаран оролцож байна. Огтон явцгаана уу? Нүүнүүдээр амьдрал зөөсөн битэн
За, ястаа нэг залуу хүн шиг цогцог сайхан дууллаа. За шүүгч. За. Батчулуун тийм ээ? Тий. За одоо сүүлдээ малчид дуулж байна гэдээ уралдаан шүүгээд байгаа юм гэсэн чинь сүүлдээ концерт үзээд байгаа юм шиг. Мэргэжлийн биш үсттэй. Гүг. Маш сайхан дуулж байна. Бүр тайзан дээр ерөөсө хизээнээ сайхан бие авч яваа сурчсан имиж, ер нь өгний дикц тийм ээ? Маш сайхан байна. Тэгэд одоо энэ сайхан залуу хүн бас Монгол эр хүнийг нэг иймэрхүү байгаасаа гэж Монголын одоо бүсгүйчүүд одоо хандлах ханаа сонгохдоо тийм ээ. Ер нь одоо энэ нийгэмд ингээд ер нь Монгол эрчүүд, Монгол залуучууд ийг хэр сайхан эртний одоо сударт гардаг баатрууд шиг тийм ээ. Имэйл дээрээ сайхан нэг Монгол эр хүн шиг ийм байгаасаа гэсэн. Ямар гоё үгтэй, ямар гоё тийм мессеж өгсөн гоё дуу бай. Тэр одоо яг өөрийнхөө үеийн залуучуудад чи яг хизээч ийшин тийш нь харуулдаггүй, яг өөрлөгөө харуулж хагаад зүрх рүү нь яг энэ дууг маш олон дуулж өгөөрэй гэж би бодож байна. Баярлаа. Тий. Үнэхээр гоё байна. Баяр хүргэе. Баярлаа. За, Батчлуунда баяр хүргье. Тэгэд ер нь бол манай уралдаанд оролцож байгаа оролцогчид бас цаашдаа бас анхаарах хэрэгтэй. Дууны сонголт маш чухал. Би үнэхээр энэ дууг бол одоо юу гэдгийг чадна. Энэ одоо энийг бол би ер нь хаач дуулчин ер нь баг хэний ч юм дуулчих чадна гэдэг ч юм уу тий. Дууны сонголтыг бол би бас зөв хийсэн байна гэж бодож байна. Баяр хүргэе. Баярлаа. Тэгээд сайхан дууллаа. Одоо ингээд цаашдынхаа одоо цаашаа хэрвээ шалгарчвал ямар дуу дуулах вэ гэдэг одоо юу бол өөрт чинь байж байгаа бах. Тэр дууныхаа сонголтыг маш зөв хийгээрэй гэж би хэлмээр байна. За баяр. Нэмэт хэлэхэд энэ яг сургууль сурдгуу бол одоо урлагийн чиглэлээр бас би бас сураасаа гэж хүсэж байна. Одоо энэ ивент тэтгэгч аймгийн засаг даргын тамгын газар оролцож байгаа. Ивент тэтгэгч сайхан нутгийн олон сайхан байгууллагууд оролцож байгаа. Эндээс л одоо яг энэ нутаг усны нэр алдрыг өндөр дөргиж явах сайхан уран бүтээлчид бол яг эндээс төрдөг байхгүй. Баярлаа. Яа сандраад идэв. Сандраад тий дуулахаас илүү та ярихыг сонсохлоор илүү сандраад. За манай энийг бол одоо манай уран заяа дуулдаг. Өрөөч гоё охин гоё дуулдаг. Манай уран заяа шиг тийм өөрт ч юм бол яг төрмөл тийм материал байна. Материал буюу яг мед сопран буюу доод өнгөнүүд чинь маш гоё юм байна. Тэгээд түрүүн жоохон сандарсан баха. Манай уран заяа чинь тайзан дээр гарахаар ингээд нэг гоё ингээд дуулдаг шүү дээ. Чамаг тэрийг хийх болов гэл би хараад байсан чинь байдаггүй. Жоохон сан. Харин тэгсэн баха. Гэхдээ маш одоо гоё дууг үнэхээр цахаа хэлсэн шиг өөртөө яг таарсан дууга сонгож орж ирсэн байна. Ганцаргийнхаа хэлсэн шиг үнэхээр бид гурав одоо сүүлдээ тоглолт үзээд байгаа шүү дээ. Баяр хүргэе. Баярлаа. За. Манай Бачулуун маань сая бүр өөрөө хэлж штэ те. Ганц зэрэг шүүгч чи миний чих рүү зүрх рүү дуулчлаа гэж штэ. Тэгэхээр бол сайн хүрсэн байна гэсэн үг. Тэгээд дээр нь манай Бачулуун бол ер нь сургуульд байхдаа бол их дуулж уралдаанд нэтэнд орж исэн байхаа те. Тийм нөгөө 10 жил тахта манай багш айгүй их бэлддэг. Урлагийн наадам энтерт авч үзэхсэхгүй. Тийм байх. Тий. Тэгээд урлагаар яваг л тий. Тэгээ одоо бүр хүмүүс гайхаад чи яг малчин мөн үү? Биш юм биш үү? Бараг одоо уран бүтээлч биш үү гэдэг чинь тийм ээ? Тийм байна. За тэгээ дараагийнх нь уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За. Дуулахтаа уг нэг тийм сандрахгүй сайхан явцсан байхгүй юу? Тэгэл дуусаал 3 юм ирсэн чинь сандарсан. Тэгэл ингээл мик зих бүр ингээд байсан. Бүр ингээд. Тэр чинь гэхдээ дуусныхаа дараа юм шүү. Дараа л та. Гэтэ дуулж чадаж байгаа сандралтай байсан. Гэтэ дуулахаас илүү баг тэр хүмүүсийн яриаг сонсоход аюул сандарсан. Ер нь яг одоо ингээд цаашдаа дуучин болно гэсэн бодол яг тэнд төрснө үү? Эсвэл бол за ингээд болидоо гэж бодсон уу? Айгу би айгу чадах юм байна. Ер нь дайжгүй шүү. Ер нь дайжгүй яваад байгаа юм шүү гэж бодсон. Тэ. Ер нь дайжгүй ийм хүмүүс магтаад байгаа юм чи ер нь болж байгаа юм байна л гэж бодсон. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар.
би багтаад бол сонирхолтой байсан. Тэгээ тэрийгээ дагаад өөрийгөө ямар хөө хэмжээнд яваагаа нэг үзье гэж бодлоо. Гайгүй дажиг. Үзээ далтанда. Балиш ирсэн үү? Ирсэн. Нөхөр хүүхдүүд аваад ирсэн. Өмнөвчүүд болж байна. Уралдаан цэнгийн шоу тэмцээний маань эхний дугаарын сүүлийн оролцогч Өмнөв аймгийн хангар сумаас оролцогч Гимагийн мөнх насан маань Эренцэн дөржин шүдэг Цэрэндийн дэвийн аялгуу зүүдэн хайдан ижи хэмээх сайхан дуугаан энэхүү тэмцээнд оролцож байна. Таныг урьж байна. За миний хөтлөгч миний хувьд бол их л гоё дууллаа. Яг хөө жоохон сандарсан зүйл байсан байх тийм ээ. За шүүгч нарын сэтгэлийг сонсъё. За манай мөнх насан чи бас нутгийн сайхан уран бүтээлчдийн нутгийн тухай манай нутгийн тухай сайхан дуу дуулахаар би одоо эхэндээ бүр дуундаа орцсон явж байна. Тэгэд намайг дуунд орцсон явж исэн чинь манай мөнх насан чи бүр хаанаа явж байгаагаа мэдгээ болцсон. Эхний нэг хэсэг нэлээд сандарлаа тий. Тэгээ сүүл рүүгээ харин ер нь сайхан сутаа мутагаан гээд гараа дэш нөргөө зүүлийн гол гээд ингэж бууж ирээд авг нь яг орж ирээл тэгээд дуусчлаа шүү дээ тий. Харин тэглээ. Ер нь аргагүй тэгээд сандардаг юм уу сандралгүй яах вэ? Баяр хүргэе. За баяр хүргэе. Мэдээж бас энэ уралдаанд орж байгаа сандрал юм байгаа байлгүй яах вэ?
одоо мэрэгжлийн дуучид, мэрэгжлийн уран бүтээлчд хүртэл одоо уралдаан тэмцээнд орохдоо сандарч байд юм чинь. Мэдээж та бүхэн бол сандарч байгааг ойлгож байна. Яг эхлээд нөгөө дууга яг хөгжмөө сонсоогүй жоохон хоцроод орчих шиг боллоо. Тэгсэн хоцроод орчих. Сандраа. Таарин тэгш шиг болсон. За баяр хүргэе. За. Манай багийн өмнө танахаа аялахтаа штэ мэдтгүү. Баялаг үдээ. Тэгэлгүй дээ гэдэг. Багийнхаа өнгөг ярихсан болчлоо. Идэтсэн гэдэг өнгө. Тийм янз янз ярьж болтой. Тэрэн шиг бүгд гарч ирэхээр айгуу гоё аялахтаа яриа тэр нэг юм дотн сонсогдоод яах вэ ямар мэрэгжлийн дуучин биш сандралах юм байлгүй л яах вэ? Надад миний хувьд бол гоё дууллаа. Баярлаа. Тэгээ сая ганцраг ахаа ялдаг шиг сутаа чинь аль сумд байдаг үлээ? Чан тонхилд байдаг шүү дээ яг үнэ. Очиж үзчихсэн үү? Үзээгүй юу? Тэгэхээр чи орохгүй шүү дээ. За баяр хүргэе. За баярлалаа. Мөг насандаа амжилт хүсье. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Баярлалаа. Монголын үндэсний малчин телевиз Өмнөг аймгийн Сандрагын тамгын газартай хамтран Өмнөг аймгийн бизнес эрхлэгчид ивент итгэн явуулж байгаа өмнө говьчууд дуулж байна. Уралдаан цэнгэль шоу нэвтрүүлгийн маань эхний дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Ерөнхий ивент итгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөг аймгийн засаг даргын тамгын газар. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төөлөн буй 5-7 уур хайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын маргаашийн төлөө махран зүтгэсэн уур хайчид.